За Сэлэг нутгийнхаа өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан эрхэм нөхдөд орон нутгийн одоо өөрөө удирдах байгууллагын үүсч үзсний одоо 30 жилийн баярын мэдлэгийг бол өргөн дэвшүүлж байна. Миний бие одоо бас 2004-өөс 2008, 2008-аас 2012 оны хугацаанд Сэлэг нутгийнхаа одоо өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчөөр Мандал сумынхаа иргэд сонгогчдын дэвшлэгтэйгээр ажиллаж байсан. За энэ хугацаанд бас Сэлэг нутгийн засаг даргаар Сэдэн аймгийн засаг даргаар ажиллаж нэлээд одоо үр бүтээлтэй ажилласан гэж боддог. Тэгээ энэ бүхнийг одоо хийж хэрэгжүүлэхэд өөрөө удирдах байгууллагын маань төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүстүүд маань одоо өөрсдийн сэтгэл зүрх бүхэл зүйлээ одоо дайчлан Сэлэг нутгаа хөгжүүлэхийн төлөө олон бодлого шийдвэрүүдийг гаргаж ингэж хамтарч ажиллаж исэн та бүхэнд би бас чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна. Сэлэг аймгийн маань одоо цаашдын хөгжлийн ирээдүг тодорхойлоход энэ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг оролцоо бол маш их байдаг. Энэ үүрэг оролцоогоо одоо хангаж хэрэгжүүлж ажилладаг одоо үеийн бүхэл төлөөлөгч нартай эрүүлэн хамгийн сайн сайхан бүгдийг хүсэж байна.